Сайн бацгаана уу, Туяа байна. За өнөөдөр би та бүхэндээ Улаанбаатар хотын номер 1 ногоон бүсэд байралтай River Garden төслийн үргэлжлэл River Plaza гэдэг өндөр зэрэглэлийн бизнес концепттай орон сууцыг танилцуулах гэж байна. За байршлын хувьд яг River Garden Times Square-ийн дэргэд байгаа шилэн таврыг River Plaza гэж нэрлэж байгаа. Хажуудаа бас ийм офисын тавартай. За ер нь бол ажил хэрэгч, бизнес эрхэлж байгаа хүмүүст зориулсан орон сууц. За нэг доор офис болон үйлчлэгээний төвүүд цуг байдаг гэдгээрээ онцлогтой. NCD Group маань ер нь маш сайн чанарын барилга барьдаг, орчин их гой бүрдүүлдэг гэдгийг бүгдээрээ мэднэ. За харин бизнес концепттай барилга гэхээр тийм орон сууц гэхээр ямар байдаг юм болоо гэж сонирхож байгаа болол өнөөдөр цөмөрөө цугтаа энэ байрыг харъя. За онцгой тохиолдолд гэрээсээ нисдэг хэрэгээр явах зорилт бүхий нисдэг тэрэгний тавцантай. Бас арга хэмжээ зохион байгуулж болохоор Club House-ыг төлөвлөснөөрөө бизнес концепттай болж байгаа юм байна. Яг энэ шилэн таврын 21 давхарт байралтай 5 өрөө 230 м квадрат талбайтай байрлуу цөмөрөө цугтаа орж сонирхцгоё. За өндөр зэрэглэлийн орон сууцны лобби ийм гоё том байдсан байна. За харагдах байдал нь ийм гоёос гадна аюулгүй байдлыг маш сайн хангаж өгсөн. За галын аюул гарлаа гэхэд энэ байран дотор яг хэдэн тоотын байрны аль өрөөнд нь гал гарч ийнэ гэдэг мэдээллийн хамгаалтын албан дээр шууд очдог. За энэ байрлал дотор ямар нэгэн гал гарсан тохиолдолд таазнаас нь шүршээд ялч төрлийн галыг унтраах бүрэн боломжтой. Та бүхэн таазыг харах юм бол ингээд энэ тэнд ойрхон ийм ус шүршдэг хоолоонууд байрлуулчихсан байна. За ямар ч аюулгүй байдал талаас галын аюулгүй байдал талаас ийм найдвартай байрлал байна. Бүгдээрээ дээшээ гарч үзцгээе. Лифтээр явъя. За лифтний хувьд Hyundai брендийн лифт 2 м/с-ийн хурдтай бий маш хурдан явдаг. Дээшээ 22 давхар руу гяс гарчна. За нийтдээ 3 лифттэй. За тог тасарсан үед тог баригчтай тог тасархаар гинт зогсчихно гэж байхгүй. Тог баригчтай хамгийн ойрхон давхарт нь авчиж буулгачихна. Гал гарсан тохиолдолд 90 минут энэ лифт ингээд хамгаалалтанд байх бүрэн боломжтой. Аюулгүй байдал талаас ийм сайн хамгаалагдсан байна. 22 давхартуудаа ийм хурдан гараад ирлээ. Хаалгад нэгдлээ гинэ бас монголоор ярьдаг лифт байна. Хаалганы хувьд Ligron гэдэг Орос брендийн хаалгатай. За цоошны хэсэг нь илүү батбих болохын тулд 3 мм-ийн нэмэлт төмөр оруулж өгсөн. За голын хэсэгтээ ийм нүхтэй автантай учраас дуу болон дулаан тус гаргадаг. За дарыг. За үүдээр орж ирэнгүүт хамгийн түрүүнд энд хувцсны өрөөтэй. Тусдаа өрөө учраас маш амар. Гадар хувцас өлгч нь хэрэггүй бас өмсдгөө хувцсуудад алддаг чихэд хангалттай хэмжээний зайтай. За яг энэ коридорын хэсэгт бол маш том зайтай. Би гараа аллаад хоёр талд ийм том зай гарч ийн хангалттай том хэмжээтэй. За энэ сайхан урт сайхан цэлгэрд коридорыг харж байгаа байх. Зохион байгуулалтаа бол яаж шийдэж болж байна? Энийгээр тавьсан комоднуудыг намын тавир болгож ашиглаж болно. За энэ барилга дээр хэрэглэж байгаа бүх материалууд нь Евро стандартын хүний эрүүл мэндэд ээлтэй. За нүднээс далд хэрэглэж байгаа зүйлүүд ч гэсэн бас эрүүл мэндэд ээлтэй Евро стандартын барилгын материалууд хэрэглэдэг. Жишээлбэл энэ унтраалганы цаана хэрэглэж байгаа кабель, тогны кабель утсууд бүгдээрээ Оросын сайн чанарын кабель утснуудтай. За энэ шалны хувьд Porsche-ийн брэнд байгальд ээлтэй модон шал гэж байгаа. Яагаад байгальд ээлтэй гэж байгаа гэхээр энэ Porsche брэнд маань байгалийн модоор биш өөрсдийнхөө мод үржүүлэхийн газар тарьсан модороо хийж үйлдвэрлэдэг шал учраас бас байгальд ээлтэй тийм натурал 100% модон шал байна. Дээр нь ус мус асахад тэр доороо ингээл пүнбигэд байхгүй. Яагаад гэвэл энэ цэвэр мод учраас. За мэдээ цэвэр мод учраас бас эрүүл мэндэд сайн. За миний баруун гар талд зочны нойлын өрөө байна. Хөрхөн жижиг хэмжээтэй. За ингээд шууд том өрөөгөө орно. За том өрөөнд орж ирэнгүүт хамгийн түрүүнд сэтгэл төрүүлэх зүйл бол шалнаас таац хүртлээ ийм том шилэн цонхтой учраас энэ өрөөг тэр чигээр нь маш том цэлгэр мэдрэмжтэй болгож өгч байна. Та бүхэн вьюг нь хардаа ийм гоё вьютэй. Яг бүр тийм урт амьсгал нэг авмаар тийм мэдрэмж төрүүлж шít. Зайсангийн ам ингээд тэр чигээрээ туул голын ингээд сав газар шугуутаага үнэхээр гоё үзэсгэлэнтэй харагддаг юм байна. Өдөр болгон ийм вью харж амьдрна гэвэл бас гоё юм байна.
Эндээ бас нэг юм хөөрхөн тамхины балконтой юм байна. Бас агаарлах боломжтой тий. За том өрөө хооллох хэсэг галтгоо гэд энэ хэсэг маань open буюу задгаа зохион байгуулалттай. За галтгооны айландыг голдон байрлуулж өгснөөр гэр бүлийнхнийгаа харж агаад хоол ундаа их боломжтой. Дээрээс нь яг өөдөөс хараад ийм том цэлгэр цонх, энэ хажууд ийм том цэлгэр цонх байгаа учраас гой харагдаж байна л да. Эндээс вьюгийн та бүхэн ингэж харах юм бол үнэхээр гой харагдаж байгаа сте тий. За эмэгтэй хүний хувьд галтгоо мэдээж маш чухал. Одоо яг миний хувьд ч гэсэн маш чухал байдаг л да. Би чинь одоо гэртээ маш олон хүн урьж хүлээн авалт их дуртай ер нь байнга хийдэг. Тэгэхээр тэр тохиолдолд одоо энэ галтгооноос гадна дахиад тийм бэлтгэлийн галтгоо дахиж байх маш их нэмэртэй байдаг. Яагаад гэвэл гэртээ зочид ингээд ураад хүлээн авалт хийж байгаа тохиолдолд бэлтгэл ажлаа тэндээ хийчихнэ. За дээрэс нь хэрвээ хиншүү хариуцтай хоол хийх юм бол тэр галтгооныхаа хаалгыг хааж агаад сорлтын систем ажиллуулж чад гэчихээр гэрт ямар нэгэн одоо хиншүүний үнэр орж ирэхгүй. Тийм даваа талтай байдаг. Тусдаа галтгоотой юм байлгад бол хоол их дуртай эмэгтэй хүмүүсийн хувьд бол хамгийн одоо зөв сонголт байдаг. За энэ River Plaza-гийн надад бас нэг таалагдж байгаа зүйл нь гэвэл гэрийн бүрэн автоматжуулалтын систем. Ухаалаг систем гэсэн үг. Тэгэхдээ тусдаа ямар нэгэн удирдлага хэрэггүй. Одоо биднэрт байнга байдаг зүйл бол бидний гар утас шүү дээ. Гар утсан дээрээ ингээ аппликейшн суулгаад бүгднийг удирдах болно. За одоо би утсан дээрээсээ гэрлээ асааж унтрааж харуулъя. Ингээ унтраачлаа. Ингээд асаалаа. За яг энтэй адилхан камин зуухаа асааж унтрааж болж гин, телевизээ асааж унтрааж болж гин, хөршгөө хааж нээж болно. Бүр тэр цаагаар байгаа өрөөнүүдийн гэрлийг асааж унтраан хөршгөө удирдна гэд бүх удирдлагууд энд байна. Дээрэс нь нэмэлтээр бас одоо юмнууд холбож болно. За жишээлбэл air condition тавих юм бол air conditioner-ийг холбогддог ч юм уу те. Агаар шүүгчээ бас холбогддог ч юм уу те. Нэмэлт бас функцүүд одоо хүснээрээ холбох бүр боломжтой. Тэгэхээр энэ систем бол надад маш их таалагдлаа. За ийшээ баа сонирхъя. За энэ бол угаалгын өрөө. За өргөжлөлөө ийшээ хүүхдийн өрөө байна. Охтуудын өрөөгөр зохион байгуулсан. За энэ сэдийг өрөөт маань унтлахны өрөөнүүдтэй юм цэвэр хоньны носон эрдэнэ твсийг тавьж өгч байгаа. За энэ хүүхдийн өрөөний хувьд надад энэ хүүхдийн орны дизайн маш их таалагдчихээн. Хүүхдээ ханаалаад байхгүй юм бэлэн хийцгээчээр. За энэ унтраалгын энэ дээр байрлуулсан. Яагаад ийм зөөлөн эд дээр байрлуулсан бэ гэхээр эдгээр одоо өөртөөхөө цахилгааны чанарт маш ихтгэлтэй байна гэсэн үг л дээ. Оросын сайн чанарын брендийн зис голтой цахилгааны утасны цаана явж байгаа. Ямар нэгэн тогны асуудал үүсэхгүй гэдэг нь найдвартай гэсэн үг болж байна. За дараагийн өрөөр орж үзье. За энэ хөрхөн охины унтлахны өрөөнөөс гадна дахиад энэ хоёр унтлахны өрөөтэй энд хүүхдүүдийн унтлахны өрөө бас зохион байгуулж болно. За хүүхдэд зориулсан бааны өрөө энд байна. Тэгэхээр ер нь үндсэн мастер бедрумээс гадна ингээ 3 унтлахны өрөөтэй гэсэн үг. За ингээд үндсэн унтлахны өрөөрөө бүгдээрээ одоо орж үзье. За орж ирэнгуут орныхоо цаатал нэг хувцсны өрөөгөө давхар зохион байгуулсан байна. Тэгэхээр одоо орж харж хувцас салахад их амар санагдаж байна. Дээрэс нь энд бас хувцсны өрөө хийж зохион байгуулах боломжтой юм өрөөтэй эсвэл агуулгах болоод зохион байгуулсан ч болно. За ингээд мастер одоо бааны өрөөрөө цөмөрөө орж харъя. Бааны өрөөний тоноглолын хувьд Groy гээд Германы сайн чанарын тоноглолтой. За энэ бас давхар ус хэмнэлттэй агаартай хольж усаа одоо гардаг учраас усныг одоо 30% хэмндэг. Гэхдээ яг хэрглэж байгаа хүндээ бол тийм бага хэмжээний ус хэрглэж байгаа санагдахгүй даралтай гаргадаг учраас за энэ шүршүрийг харах юм бол зүгээр л нэг энгийн байр болгонд байдаг энгийн шүршүрийн хэсгчийг харагдаж байгаа боловч их учиртай бас. Энэ шил нь цантдаггүй шилтэй. Дээрэс нь энгийн шилийг бодвол 4-5 дахин бат бөх харахтаа бутарч хагардаг аюулгүй байдал талаасаа. За энэ шалыг харах юм бол нэм байгалийн чулуун шалтай юм шиг харагдаж байна л та. Гэхдээ ингээд хүрээд үзэх юм бол энэ эрдэнэ шал халтардаггүй. Шүршүрийн хувьд болохоор бас нөгөө 30% агаартай хольж гаргадаг учраас маш өндөр даралттай гаргадаг. Бага усыг өндөр даралттай гаргадаг болохоор айгүй усанд орж байгаа юм шиг санагдана. Тэгсэн мөртлөөс цаанаа бас 30% усны хэмнэлт явагддаг. Цаана холбогдсон одоо энэ River Plaza хотооны бүх усны хоолойнууд нь
Маш сайн чанарын ган хоолойнод хийсэн учраас одоо усны чанар бас сайн байхны амархан зэврээд илэгдэлд ороод байхгүй он удаан жил ямар нэгэн асуудалгүй бас хэрэглэх боломжтой юм байлээ. За энэ бааны хувьд бас сайн чанарын герман байна. Харахад зүгээр энгийн баан шиг харагдаж байгаа боловч дулаан баригчтай. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр баанд нэг хэвтэж явахад ус чинь бас амархан хөрчихгүй. Удаан хугацаанд баан дотор хэвтэж болно. Дээрээс нь бас Bluetooth холбогчтой. Ер нь бол технологи ингээд сайжраад ингээд жижиг деталууд дээр ингээд хүний тав дахыг илүү бас хангадаг болцсон юм байна. За энэ 23 давхар таавар маань дан шилэн фасадтай. Фасад болон цонх нь Porsche Aliprof брендийнх. Ямар онцлогтой вэ гэхээр гадна тал болон дотор талынхаа дулааныг хоёр тийшээ ойлгодог учраас дотор талтаа хэд халалт үүсэдэггүй ийм онцлогтой. Ер нь бол шилэн таавар гэхээр манайхны толгойд хамгийн түрүүнд яа дотор нь өстой яг саун шиг амар халдаг багтаа гэсэн ойлголт төрдөг. Тэгэхээр энд бол тийм хэд халалт үүсэдэггүй тусгай зориултын ийм фасадтай юм байна. За River Plaza төслийн саяны байр та нарт таалагдсан уу? Яг юунд таалагдж байна? Коммент хэсгээр бичээрэй сэтгэлээ. За хэрвээ ирж үзье гэвэл загварын байр нь River Garden-ы яг хажууд байрладаг өдөр болгон нээлттэй та бүхэн ирээд үзэж болно. Би Facebook хаягийн дээр оруулчихсан. Facebook рүүнээс ороод сонирхоод үзээрэй. За ингээд баярлалаа. Дараагийн дугаараар эргэж уулзъя. Bye.